Норг цэгмэн гэдэг энэ залуучуудын хэвлэл мэдээллийн байгууллагуудын эрхэд халдаад байгаа юм шиг харагдаад байгаа боловч нийт Монголын ард түмний мэдэх эрх чөлөөгөө хамгаалах, чөлөөтэй ярих, өөрийнхөө дарах эрхийг хамгаалах тухай асуудалд халдж байгаа л асуудал байхгүй. Тэгэхээр Монгол улсад байгаа төрийн эрх барих дээд байгууллагын хүний эрхтэй холбоотой асуудлыг хэлэлцэх энэ байгууллага нь өөрөө өнөөдөр одоо цаг 4:20 болж байна. 5-6 асуудлын хамгийн сүүлд оруулж энэ асуудлыг ярихаар дахиад нөгөө хүүхдүүдийг хууль зөрчиж шөнөөр барьж аваачаад байцаацсан юм шиг дахиад шөнөөр хилцэх болчиход байна л та. Тэгэхээр нэгэнд нийгмийн анхаарлын төвд байгаа хүний эрхэд халдчихсан байгаа энэ асуудлыг бол жагсаалтынх нь эхэнд нь оруулчмаар байгаа байхгүй юу? Дээрээс нь өнөөдөр хүний эрхийн комисс бас дүгнэлтээ гаргацсан байна. Процессын алдаа гаргасан байна гэж тавьчихсан байна. Хууль зүйн сайд нь цагдаагийн ерхий газрын хэвлэл мэдээллийн албаны дарга шиг л одоо прокурорын зөвшөөрөл гарсан гам үгүй нь мэдэгдэхгүй байгаа энэ нөхцөлд баахан мөрдөн байцаалтаас мэдэж болох мэдээллүүдийг тавиал дайрцсан байна лээ. Хүүхдүүдийг аваачаад үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар яллана гэж баахан мэдүүлэг аваад дараа нь одоо хүн амны хэрэгт холбох гэж үзээл эцэст нь арай гэж нэг юм тэгээд нэг байгууллагынх нь нэг хүн бет тоглуулсан хэрэгт ороод ингээд дуусчих шиг шүү дээ. 8 хүнтэй байгууллагын нэг хүн нь гэмт хэрэгт орооцолдоод бүтэн байгууллагаар нь шалгадаг юм бол улсын их хурлын 126 гишүүний нэг нь асуудалд орох юм бол үлдсэн 125-ыг аваач шалгах болчиход байна шүү. Гэхдээ шүн гүйцэтгэх ажиллагаа явуулаад хойшлуулшгүй арга хэмжээ авах зайлшгүй шаардлага үүсээгүй байхад хүүхдүүдийг аваачаад ингээл хорж шүнжэнгөө байцаалт авдаг юм байдлаар орж болохгүй байхгүй. Тэгэхээр Монгол улсад байгаа би түрүү хэллээ. Төрийн эрх байгууллагын, барих дээд байгууллагын хүний эрхтэй холбоотой асуудлуудыг зангидж нэгдсэн бодлогоор өдөрдөж явах ёстой энэ байгууллага өнөөдөр энэ хүний эрхийн асуудлыг, монголчуудын мэдэх эрхийн асуудлыг хамгийн нэгдүгээр игнэнд тавьж агаад ярьчих. Энийг хүмүүс зүгээр нэг хэдэн хэвлэл мэдээллийн байгууллагуудын асуудал гэж хараад байгаа байхгүй юу? Хэвлэлийн эрхчлөө гэдэг бол Монгол хүн бүрийн эрхчлөө. Хэвлэл нийтлэг эрхчлөө гэдэг бол Монгол хүн бүрийн эрхчлөөг хамгаалах тухай асуудал. Тэгэхээр энийг бид нэр шүн өрөөгөр хилцэж болохгүй. Эрхэм гишүүдээ. Энийг хэдүүлээ нэгдүгээр игнэнд нь оруулаад ярьчих. Хүүхдүүдийг оруулаад ирээ энд. Цагдаагийнхан байгууллагуудыг оруулаад ирээ. Тэр хүний эрхийн комиссыг оруулж ирж байгаа сонсъё л доо. Монголын ард түмэн гэрэл гэгээтэй байгаа дээр энэ хүний эрх зөрчсөн үгүй энэ сэдвийг сонсгол та. Хамгийн түрүүнд бид нэр одоо улсын хурлын гишүүд банга ороо ингээл хууль зүйн сайд руу дараад байгаа юм шиг, хууль зүйн сайдын үйл ажиллагаа садаа болоод байгаа юм шиг юм ойлголт яваад идэгин сайн. Яваад ин лээ. Ёстой юм байхгүй шүү. Хамгийн их дэмжигдсэн сайд бол хууль зүйн сайд шүү. Хүний эрхийн асуудал, шүүгийн шийдвэр гүйцэтгэл дээр байгаа асуудлууд, цагдаагийн орон тооны асуудлууд гээд 2025 оны алдагдaltaгүй төсөв батлахад хамгийн их орон тоо нэмүүлж, хамгийн их мөнгө тавиулсан сайд бол хууль зүйн сайд. Би өөрөө энд нь дэм болоод явж исэн хүн. Хүний эрхийг хамгаалаарай л гэж тэрэн дээр нь зүтгэж дэмжиж өгцгөөсөн шүү дээ бид нар. Тийм учраас их хурлын гишүүдийн хариуцлага нэхэд байгаа байхгүй юу? Алтан гэрэл сайдаа. Тэрийг бас ойлгоно үз. Одоо тэгээд энэ хариу нь одоо тэгээд нэгдлийн улаан бох гэвэл зориуд Твиттертэй бичсэн. Энэ бол коммунизмын үеийн хууль шүүхийн байгууллагын дарга нар одоо ингээд хүн яллах гэж дайраад байдаг учраас тэгж нэрлэдэг байсан юм байна л. Нэгдлийн улаан бох шиг тэгэл зүйл анги нь өөрчлөгдөөл үндэсний аюулгүй байдлын зөвлөл торто гэсэн нэг заалт зарлаа. Дараа нь хүний аим насны асуудал яригдаал. Дараа нь мөрөөдө тоглоомын асуудал болоод тэр нэг 8 хүүхэд нэг байгууллагад ажилладаг. Тэгвэл тэр холбоотой байгаа 2 хүүхдийг бариад явна үсттэй. Яхаараа 8 үлэнгийн аваач шүнжэнгөө байцаачдаг. Би асуугаад байна шүү дээ. 126 гишүүний нэг нь асуудалд орвол 126 үлэнгийн аваач шүнжэнгөө байцаах уу? Нэг байгууллагад ажилладаг учраас. Эрүүгийн гэмт хэргийг нялзааж хэрглэж болохгүй хэлгүүд юм ч. Тэгээ одоо болохоор тий сайттай холбоотой асуудал байхгүй гэдэг. Байна л гэсэн сайд л гэж яриад байсан шүү дээ. Норг цэгмэн гэж хэвлэлийн богрлыг гэдсэн биз дээ. Үгүй л гэдэг ах юм. Цагдаа тань танилцуулаагүй байхад та хаанаасаа тэр 9.3 тэрбум төгрөгийг мэдчихэ. Прокурорын дүгнэлт гарахаас нэг хоногийн өмнө хэвлэлийн богрол хийсэн санагдаад ах юм. Бидний томилсон их хурл өөрөө томилсон хүний эрхийг хамгаалаад дүгнэлт гаргаад өгөөрэй гэж гаргасан хүний эрхийн комисс энэ дээрээ суудсан хууль зөрчсөн байна гэж хэлж штеп. Их хурлын гишүүд.
Ноцтой шүү дээ. Хүний эрхийн асуудлыг хамгийн их ярьдаг байгууллага байхгүй. Тэгээ бид нар энэ чи хариуцлагын асуудал ярихгүй мó. Тэгээд нэг формалдад өнгөрөх үйдүүлээ. Энэ дүгнэлттээр та ер нь ямар байр суурьтай байна алт ингээл сайд. Ер нь эцэст нь тэгээд ер нь энэ асуудлууд болоод өнгөрлөө хідэн цагдаа хариуцлага хүлээгээл өнгөрөх үедээ. Явж хөрх хэдөө юм мөрдөгч хариуцлага хүлээгээл өнгөрнө. Монголын цагдаа сайн хүмүүс байгаа шүү. Гагцхоор нь буруу юм хийлэгдэг дарга нар байгаа шүү. Энэ тухай та ер нь ямар байр суурьтай байна? Хууль зүйн сайд өөрөө энэ дээр ер нь улс төрийн хариуцлага хүлээнэ гэд мэдгдэл гаргаад байсан. Хариуцлага хүлээх үү? Хүний эрхийн комисс дүгнэлт гаргацсан байна шүү дээ. Энэ дээр ямар байр суурьтай байна? За яагаад 8 уулынгийн шүнжин байцаад юм бэ гэж энэ ч тайлбараа тодорхой хэлээд байгаа. Байцаагаагүй. Үзлэг нэгжлэг хийсэн тэр үед нь гэрчээр байлцуулсан гэж хэлээд байгаа. Үнэхээр тэр байцаал шүнжин байцаагаад ингээд тэмдэгс байсан бол асуудал өөр. Цагдаагийн байгууллага тайлбараа хэлээд энд бид нар байцаагаагүй гэдэг тайлбар танилцуулж байгаа. Тэр яагаад танилцуулаагүй байхад танилцав гэж. Он сартай би яг ямар учраас мэдээлэл хийх үү гэдгээ энэ чи бодод төлөвлөж байгаад ярина шүү дээ. 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр засгийн газрын хуралдаан дуусаад засгийн газрын хурал дээр танилцуулсан агуулгынхаа дагуу мэдээлэл өгсөн. Ингэхдээ хэлсэн үг болгоныхаа цэг тасал дээр хариуцлага хүлээнэ гэж хэлсэн. Энэ зүгээр нэг юм хүч оруулах гэсэн тийм үг биш. Яагаад гэвэл цагдаагийн байгууллагыг явуулсан үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өг гээд цагдаагийн байгууллага олон нийт мэдээлэл өгсөний дараагаар юу мөрөөдөө тоглоом гараад ирвэ? Өөрчлөөд байгаа юм биш үү та нар гэдээ олон нийтийн дүгээс эргэлзээ үүссэн учраас цагдаагийн байгууллагын прокуророос авсан зөвшөөрлийн хүрээнд би түрүүн Ганбат гишүүнд хэлсэн. Одоо тань дахиж хэлье. Та бүхэн маань бас танилцах хэрэгтэй хүмүүс учраас прокурорын тэр зөвшөөрлөлтөд үзээрэй. Он сарын тулгаж хараараа энэ хууль зүйн асуудал яригдж байгаа учраас бэлэн байгаа. Ийм учраас олон нийтэд мэдээлэл өгсөн юм а. Яагаад танилцуулав гэж. Хүний эрхийн үндэсний комиссийн дүгнэлтийг хүндэтгэж байгаа. Тэгэхдээ өнөөдөр энэ гэмт хэрэгтэй тэмцэж байгаа. Хууль бус юм болгоны өмнө явж байгаа цагдаагийн байгууллагын албан хаагчдын асуудал яригдж байгаа. Өнөөдөр цахим мөрөөдө тоглоомтой тэмц гэмт этгээдүүдийг байр гэж хэлчихэд энэ асуудалтай тэмцээд явахаар нь ямар нэг үндэслэлгүйгээр энэ хүмүүсийг буруутгахгүй болохгүй. Тэгээ миний хэлсэн өгүүлбэр тэр чинь хэрвээ хэн нэгний буруутгал хэрэгтэй байгаа бол хэр улс төрийн буруутгал хэрэгтэй байгаа бол би тэрийг хүлээгт бэлэн гэсэн юм. Яагаад ингэж хэлж байгаа вэ гэхээр эрүүгийн эрг хян шийдвэрлэх ажиллагаанд дүгнэлт өгөх эрх бүхий цорын ганц субъект прокурор. Прокурор энд хууль зөрчигдсөн үгүй юу гэдгийг хэлнэ. Прокурор хууль зөрчигдсөн хэсэг талаар дүгнэлт гаргана. Өнөөдөр прокурорын байгууллага дүгнэлтээ гаргацсан. Дээрээс нь хэрвээ өнөөдөр хүний эрхийн үндэсний комиссийн ярьж байгаа зүйл үндэстэй бол энэ өөрөө шүүхээр орох гэмтэргийн дайны асуудал хүний эрхийн үндэсний комисс ярьж байгаа. Комисс чинь хариуцлага хүлээх баг. Тэгэхээр энэ асуудал энэ тогтоогдоод гараад ирэх юм бол энэ дээр нэг айгаад бултаад ингээгүй тэгээгүй гэдэг юм ерөөсөө байхгүй. Асуудлын гол нь хаана байна вэ гэхээр энэ асуудал дээр хяналт тавих хүмүүс нь хяналтаа тавьсан. Дахиад цаашаа үйл ажиллагаанууд үргэлжилж байна. Асуудал тодорхой болоогүй. Хэний ч гин буруугийн асуудал өнөөдөр яригдаагүй байгаа шүү. Тэгэхээр энэ Монголын ард түмний эрхчлөөтэй байх үгүй юу? Айдсаар удирдах үгүй юу гэдэгтэй холбоотой асуудал яригдчихэж байгаа байхгүй юу? Цаад бүр гүнзгий утгана. Тийм учраас энэ кейс дээр Монголын залуучууд шинэ үе харин ёстойгоо болцсон тулдаа энэ асуудлыг олонний анхаарлын төвд авчирч байгаа юм. Залуучуудаа анж ураалаа. Бие биений өмөөрөө хамгаалаарай, дуграарай. Энд чинь бас энэ 126 дотор чинь бүгдээрээ бас хүний эрхийн мэдрэмжтэй хүмүүс сууж идэгэн шүү. Хамтдаа байна. Хууль бус юм байвал хамгаалнаа, өмгөөлнөө. Цагдаа нар дотор муу хүмүүс цөөн байдгаа. Цагдаа нар дотор сайн хүмүүс нь дийлэнх байгаа. Гагцхүү зарим нэг муу удирдлагынх нь үйл ажиллагаагаар энэ том байгууллагын нэр хүнд хаяа сэвтчих гээд идэгэн шүү л гэдгийг хэлж байгаа шүү. Тэгээ энэ дээр бас хууль зүйн сайд анхаарч энэ хариуцлагын асуудлаа ярина үстэй та нар өөрсдөө ч гэсэн. За бид нар энд Монгол улсын их хурлын хийх ёстой ажлыг хийж байна. Монгол улсын их хурл хууль баталдаг. Хуулийнхаа хэрэгжилтийг нэхэд л энэ сууж байгаа шүү дээ. Хэрэг яриад байгаа юм юу ч байхгүй шүү дээ. Хүний эрхийг хамгаалсан хуулийн хэрэгжилт ямар байгаа юм бэ гэдэг асуудал яриад байгаа болохоос хэрэг яриа суугаад байгаа асуудал байхгүй шүү дээ.
Монголын хэвлэл мэдээллийг, Монголын залуучуудын шинэ үеийг айцаар удирдах гэдэг юм уу гэдэг асуудлыг л ярьж байгаа шин. Ардчлал, хүний эрх, чөлөөтэй зах зээлийг хамгаалахын төлөө бид нар энд ажиллана гэж ардчилсан Монгол улсын парламентын гишүүн болоод уцгааж байгаа шин чинь. Тэр ажлаа хийж байна. Парламентын гишүүдийг юу хэлсэн хэлээгүйгээр нь шүүмжлэж хоорондоо дайралцах бол бидний үндсэн ажил. Имзэглээд ах чинь байхгүй, баярлаад ах чинь байхгүй. Үзэл бодлын зөрүүгөө ярих гэж л энд сууж байгаа. Зарчмын байр суурьаараа. Тэгэхээр энэ дээр бол нэг асуудал болоод байгаа байхгүй л үдээ л гэж бодож байна. Үндсэн асуудлын тухайд бол Норвег ЦГМ-ийн кейс гэж цаашдаа ер нь яригдах үстэй бодвол. Энэ бол нэг сайтын асуудал ерөөсөө ч биш. Энэ шинэ үе үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зоригтойгоо үлдэх үгүй юу гэдэг асуудал байхгүй. Тийм учраас орж ирж ярьж байгаа юм би. Хууль зүйн байнгын орооны гишүүн биш. Би тэгтээ ардчлалд итгэдэг, ардчлалын үнэт зүйлэнд хайртай ийм л хүн. Хуулийг сахиулж яваасаа гэж бодож зүтгэж яваа. Намчирхаад байгаа ч юм алга. Буруу байвал хөдөө аж ахуйн сайдыг барьж аваад нүдэж явсныг та нар харж л байсан баг. Зөв байвал ардсан намаас томилогдсон хууль зүйн сайдыг төсвийг нь батлуулах гад бүх гишүүдийг тойроод гарын үсэг зуруулаад гүйжил явдаг. Хуулиа зөрчөөд байгаа бол уучлаарай харин. Хайр байхгүй шүү найзууд. Монголчуудыг, Монголын ард түмнийг худал гүтгэлгээр хэвлэлийн мэдээгээр дарангуйлж хагаад хэрэг үүсгээд хэрэг нь байвал ялн байдаг юма гэдэг шиг одоо хүн байвал ялн байдаг юма гэдэг шиг одоо хандлагаар хандаж нэгдлийн улаан бух царайлцгаагаад байвал уучлаарай. Ийм хүний эрх, ийм хууль зүйн сайд, ийм цагдаагийн байгууллага гэж юу байдаг? Ийм парламентын гишүүч гэж юу байдаг? Юугаагээс уцгааж байгаа юм бид нэр энд. Ярих ёстой шүү дээ. Маргаашаас бодвол одоо тэгээд гүтгдэг сайхан ах нар нь нөгөө бүлэглэлийн эсрэг мэсрэг гэдээ манай хууль зүйн сайд яриад нэлээ. Бүлэглийнх нь өөрийнх нь бүлэглэлийн толгойлогч одоо бодвол тэгээд бага хаяг тавиал тавьцгаах хөлгүүд. Тэрний энэний тэр нам компани энэ намын энэ бүлэглэлийн энэ фракцих гэдэг тавьж л байхгүй. Яагаад гэх юм бол энэний эсрэг зогсож байгаа шүү дээ. Тийм учраас би зориуд хэлж байгаа. Энэ үйл ажиллагаанаас нэг хэд хэдэн үр дүн харагдаад байгаа байхгүй. Гэмт хэргийн шалгаж байгаа материалд задардаг. Энэ байдлыг болиулмаар байна. Энэ инх хоёр, манай энэ инх хоёр. Хууль зүйн сайд багтаа хамгийн ихний өгсөн үүрэг даалгавар нь энэ гэмт хэргийн материал битээ задлаараа гэд нэлээд чанга явж ирсэн. Одоо тэр нь хаана вэ? Хаанаас ч энэ мэдээллүүд нь гараад идэх юм. Энийг болиулмаар байна шүү хууль зүйн сайдаа. Зөв ажлыг чинь дэмжинэ, буруу ажлыг чинь дэмжихгүй. Хатуу шүмжлэн. Эцэст нь тэгээд энэ хууль эрх зүйн өөрчлөлт хийх ёстой бол оруулж ир засгийн газар. Бид нар ч гэсэн гишүүд бас энэ дээр ажиллая. Процессын хуулиуд нь алдаа байгаа бол энэ дээр нь ярив. Бид нар хийх ёстой юм юу вэ гэдгийг л харж энд ярьж байгаа шүү дээ. Монголын залуу үе ардчлал тайртай ард иргэдтэй хандаж хэлэхэд бие биенээ өмөөрөөрөө ардчлалтай хайртай байгаарай. Мэдээллийн ил тод байдал гэдэг бол таны эрх чөлөөний асуудал шүү гэдгийг дахин хэлье.